Улсын хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай шаардлагыг Улсын хурлын 26 гишүүн өргөн барьсан билээ. Уг шаардлагыг ерөнхийлөгч дэмжсэн боловч Улсын хурлын дарга үндсэн хууль зөрчин ээлжит бус хуралдаанд зарлалгүй удаашруулсаар байна. Үүнтэй холбоотой улс төрийн орчинд хямрал үүсэх төлөвтэй болоод байгаа. Асуудал парламентаас хальж нийгмийг хамрах шинжтэй болоод байна. Тэгэхээр оюун эрдэнэ хэргийг хаасны дараа гарч иж байгаа нь улсын тоглоомч юм шиг эсвэл бусдаас салт тавьж байгаа юм шиг байна. Тэгээд өмнө нь яагаад гарч байгаагүй юм бэ гэдэг асуудал тавигддаг байгаа. Яг зөвхөн цахим ертөнцөөр бид нар одоо инх бол дарахтаа ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр их ойрхон байсан юм биш үү? Тий. За тэгээд яагаад одоо ингээд гарч ирээд бас ингээд гинт мэдээлэлгээд унав. Энэ бичлэгийн яг хэсэгхэн одоо асуудал нь ингээд нийгэмд ил болоод ингээд яваадсан тийм ээ. Тэгэхээр сонгуулийн төгсгөл бүрэн гарах хүртэлх хугацаанд бол ийм мэдээлэлтэй байгаагүй. Одоо манай намын гишүүд ч гэсэн тэр. За үүний дараа бол асуудал их өөр болж хувирсан. Нам доторх нөхцөл байдал ч гэсэн. За тэрэн дээр ч одоо зарим хүний гар хөлийг таслах. За тэр үетэй бүр миний асуудал ч хүртэл явж байгаа шүү дээ тэр зүйл. За яг гэхдээ үүнээс ч болж байгаа юм биш. Хамгийн гол нь хууль хяналтын байгууллага энийг шалгаа явж байгаа. Энэ ямар нэгэн байдлаар тийм шударгаар шийдэгдээд мэлцэхгүйгээр нэг тийм улаах, тийм өөрчлөлт хүсэх, гуйх, хин нэг хариуцлага тооцоолох ийм хүлээлттэй нийгэмч байсан, ер нь улсын их хурлч байсан, улс төрчч байсан. Гэтэл яасан бэ гэхээр гинт хаагдцсан гэдгийг мэдсэн. За яах вэ бүгдээрээ л тэгж байгаа шүү дээ адилхан. Тэгэл тэр нь хуулийнхаа дагуулгаар нь хууль одоо хөндлөгөөс нөлөөлж болохгүй шүү дээ. За энэ гинт яагаад гараад ирсэн бэ гэхээр авилгатай тэмцэх газар дээр одоо би дуудагдж очсон. Одоо хувцастай холбоотой нээлттэй сонсгол дээр яагаад орж өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн юм бэ гэдэг юм байцаалт надад авсан. 60 тэрбумтай холбоогүй хурцын сонсголтой холбоотойгоор. Тэгээ яг би очиод дуйлаантай хэрэгүүдээ АТ-гээ эцлэхгүй мөртлөө яагаад нэг юм нээлттэй сонсгол хийх ч юм уу ийм зүйл дээр ингэж их цаг гаргаж ажилт юм бэ? Ямар их завтай юм бэ та нар гэж бид нар дуудсан байцаагчд нь хэлсэн. Илэрхийлсэн байр сууриа гарахтаа бас хэвлэх нь хэлсэн юм л да. Тэр 60 тэрбумтай холбоотой асуудал дээр яагаад өнөөдөр хүртэл та нар зохион байгуулалттай олон нийтэд одоо цэг тавьсан мэдээллийг өгч чадахгүй байгаа юм бэ гэдэг зүйлийг хэллээ. Эрдэнэтийн 51% холбоотой асуудал, стандарт банктай холбоотой асуудлыг АТ-гээ шалгаад дудлаа. Яагаад энийгээ тэгээд хөдөлгөлзүүлээд яваад байгаа юм бэ гэдгээ тайлбарлаач гэж бас хэллээ. Тэгээд 60 тэрбумын хэрэг гэдэг энэ хэрэг бол одоо маш тийм бодиттой бичлэгтэй ийм хэргийг АТ-гээ шалгасан. Хэрвээ 60 тэрбумын бүрэлдэхүүн нэг хэсэг нь авилгатай тэмцэх газар өөрсдөө биш юм бол одоо энэ хэрэг дээр цэг тавиач гэдэг байр суурийг би бас илэрхийлсэн. Тэгэхээр энэ 60 тэрбумтай холбоотой болон бусад асуудал дээр ямар байгаа вэ гэдэг талаар авилгатай тэмцэх газараас тодруулсан бичиг өгсөн. Тэгээ та өөрөө шаардж авснууд бичгээр би өөрөө шаардсан. Яг энэ дээр тодруулга өгөөч л гэсэн юм л та. Тэгээ тодруулганд ирсэн нь одоо энэ бичгэлтэй 60 тэрбумтай холбоотой асуудлыг бол хаасан. За бусад асуудал бол бас мөрдөн байцаалтанд ингээд явж байна гэдэг ийм одоо 2018 оны 6 сарын 19-ний өдрийн ийм бичиг ирсэн юм л да. Энэ өдөр хаах хэрэгтэй биш үү? Авилгатай тэмцэх газраас санал өгөөд прокурор хаацсан. Яг гоо АТ-гийн саналаар прокурор хаадаг. Их хурлын гишүүдэд огт мэдэгдээгүй юм зүйл одоо болж таарсан энэ бичгийг авсны дараа. Тэгээд би их хурлын гишүүд рүү бас уцтаж асуусан юм л да. Энэ 60 тэрбумтай холбоотой энэ асуудал хаагдсан байна штэ. Энийг та нар мэдсэн үү гэдгсэн. Нэг ч их хурлын гишүүн мэдээгүйсэн нэг. За ингээд яг би үндсэндээ одоо энэ бичгэн дээр нь үндэслээд ийм мэдээлэл болжээ гэдгийг л олон нийтэд мэдээлэх нь зүйтэй л гэж үтсэн. Прокурор тандсан уу? Прокурор тандсан. Прокурор бол АТ-гийн саналаар гэж хэлсэн. Тий, прокурор бол авилгатай тэмцэх газрын саналаар гэсэн тагнуул тандсан, цагдаагийн ерхий газар хандсан, авилгатай тэмцэх газраас ирсэн 015283 дугаартай бичгийг үндсэндээ ингээд багцалж үзвэл үүнийг нөгөө нэг эвлүүлэг гэж одоо нэг улс төрч хэлчихэж байгаа шүү дээ. Би ямар нэгэн тийм зүйл яригдсан, энэ цацагдсан зүйл яригдсан ийм хурал цуглаанд бол орж байсан удаа надад байхгүй гэдгийг би өөрийгөө бол мэдэж байгаа. Тийм учраас бол би энийг эвлүүлэг гэдэгт бол баттай итгэлтэй байгаа юм. Одоо яг тийм юм гараад байгаа байхгүй. 12 оны сонгуульд би тэдэнд өгсөн. Тэр мөн хаашаа орсон юм бэ? Би намын байрны гадаа ирээл тэгээд тэрэнд нэг зөвхтөө өгөөд оруулсан шүү дээ. Тэгэхээр миний хувьд энэ зүгээр олж харсан юм юу вэ гэхээр эвлүүлэг гэж одоо дүгнэлт гаргахын тулд одоо шаардлагатай бүх хууль тогтоомжийг ашиглах гэж оролцсон байгаа.
Ийм зүйл харагдаж байна. Тэгээ энэ дээр болохоор дууг дүрсчүүлсэн учраас эвлүүлэг гэж. Одоо яг тийм юм гараад байгаа байхгүй 12 оны сонгуульд бид хэдэн төгрөг өгсөн тэр мөнгө хаашаа орсон юм бэ? Би намын байрны Дууг дүрсчүүлсэн учраас эвлүүлэг гэж. тийм учраас бол би энийг эвлүүлэг гэдэгт бол баттай итгэлтэй байгаа юм. Дууг дүрсчүүлсэн учраас эвлүүлэг гэж. Энэ бол одоо баг ер нь дэлхийн баг бусад улсад ер нь байхгүй. Бид нэр дууг дүрсчүүлсэн тухай яриаггүй. А тэрэн дээр төрийн албыг 8-айлцах тухай асуудал дээр тэр хүмүүс байсан юм уу үгүй мүү гэдэг асуудлыг хөндөд байгаа шүү дээ болно. 2014 оны 9 сарын 8-нд Гандангийн дооргоо Шинэ Монгол хаад групп гэдэг 6 давхар барилгын 4 давхарт нь бол Монгол Ардын намын дарга Мяу Гомбын инх болд Одоо яг тийм юм гараад байгаа байхгүй 12 оны сонгуульд бид хэдэн төгрөг өгсөн тэр мөнгө хаашаа орсон юм бэ? Би намын байрны гадаа ирээл тэгээд тэрэнд нэг зөвхтөө өгöd байгаа. Би ямар нэгэн тийм зүйл яригдсан энэ цацагдсан зүйл яригдсан ийм хурал цуглаанд бол орж байсан удаа надад байхгүй гэдгийг би өөрийгөө бол мэдэж байгаа. Тийм учраас бол би энийг эвлүүлэг гэдэгт бол баттай итгэлтэй байгаа юм. Мегомбын инх болд гэдэг улс төрч одоо мэлдэж байгаа юм л да. За тэр хүн яг одоо мэлдэж одоо Монголд болох байх л та. За магадгүй одоо өөр улсад бол энэ их хүнд байдалд орно л та тийм ээ. За хамгийн хортой нь төрн дагаж мэлдэж байгаа. Төрн дагаж мэлдэж байгаа. Авилтаа тэмцэх газар нь өдөртөгчөө томилсон хүнээ дагаад мэлдэж байгаа байхгүй юу? За яах вэ бүгдээрээ л тэгж байгаа шүү дээ адилхан. Тэгэл тэр нь хуулийнхаа дагуулгаар нь хууль одоо яг тийм юм гараад байгаа байхгүй 12 оны сонгуульд бид хэдэн төгрөг өгсөн тэр мөнгө хаашаа орсон юм бэ? Би намын байрны гадаа ирээл тэгээд тэрэнд нэг зөвхтөө өгöd байгаа. Тийм учраас бол би энийг эвлүүлэг гэдэгт бол баттай итгэлтэй байгаа юм. Тэгээ энэ чинь их инээдэнтэй. Ийм тодорхой бичлэгэн дээр шинжээ чинь энэ одоо эвлүүлэг байхгүй ямар нэгэн байдлаар таслагдсан биш байна гэдээ хахад 6 сар 20, 26 сарын 30-нд, 7 сарын 18-нд 3 удаа шүүх шинжилгээний хүрээлэн дүгнэлт гаргасан байдаг. Одоо дүгнэлт нь юу гэж гарсан гэхээр эвлүүлэг биш 3 хүний яриа харилцсан яриа 1 цаг хугацаанд одоо өрнөсөн гэдэг ийм хариу гарсан байна. Дууг аваад дүрсчүүлж нийтэд цацсан учраас эвлүүлэг юм аа гэдэг ийм дүгнэлтийг өнөөдөр авилтаа тэмцэх газар маань гаргачаа сууж байгаа байхгүй юу? Энэ чинь хамгийн баримттай хэрэг байхгүй юу? Одоо энэ 60 тэрбум хэрэг нь. Тэгээ бүр дуу хоолойтой гол. Дуу хоолойтой. За баримтгүй байх хэрэг байгаа шүү дээ. Одоо тэр нөгөө нэг стандарт банкны одоо 109 сая долларын тэр хэрэг дээр чинь дуураймлаар гарын үсэг зураад явцсан. Тэгээ 109 сая доллар авцсан болоод байгаа шүү дээ. Тэгвэл тэрэн дээр АТГ одоо яаж ажиллах вэ? Би ерөөсөй ойлгох болчихдохгүй. Ийм тодорхой юмыг эвлүүлэх гэж байгаа юм чинь тэрийг дуураймл гарын үсгээ гэх нь бол одоо маш тийм энгийн үзэгдэл болох нь. Тийм ээ. Оюутлоготой холбоотой асуудал, оюутлогын гэрээ хийгдсэн. Тэр дундаас албан тушаалтнууд авилгал авсан уугүй гэдэг асуудал шүү дээ. Гэтэл ийм тодорхой юмн дээр ингэж мэлдэж байгаа авилгалтаа тэмцэх газар ямар ихтгэл үнэмшлэр ажиллах юм бэ гэдэг нь л бид нар нөгөө хуулийн цэцгэлтэй байх юм уу? Аль зүйл хувь хүн тохируулж хуулийн хяналтын байгууллага ажилтдаг байх юм уу гэдэг салаа замын уулзуур дээр ирчээд байна гэж миний яриад байгаа нь гол нь л юм л дээ. Тэрнээс одоо тэрэн дээр Мягомбын инх болд гэдэг хувь ус төрч юм уу гүцэх гээд байгаа ч юм уу. Эсвэл нам дотроо нэг тийм зайн зарлах гээд байгаа ч юм уу. Тийм агуулгал биш юм. Инх жаргал гэдэг хүний муу гүцэх гээд байгаа даач биш. Хүмүүс болохоор инх жаргал гэдэг амтыг л авч хаях гэж байгаа юм шиг байна гэсэн ойлголттой болчиход байгаа. Хүний муу үзэх. Гэхдээ энэ чинь одоо тэгээд яг ийм дүгнэлт хийчихлээр чинь л тэгээд энэ чинь тийм хүн дэдэлд орж байгаа юм л та. хар дээр цагаанаар бичсэн байгаа. Тэгээ хуульчусууд нь яаж ойлгоно вэ? Хууль зохиодог нь яаж ойлгох нь өөрсдийнх нь асуудал тий. Би мэдэхгүй байна. Хууль юу гэж байгаа тэрний дагуу явна тий. 3 дахь үндэслэл. За Америкийн нэгдсэн улсад өгч шинжилүүлсэн шинжээчийн дүгнэлт 3 хүнтэй гэж гарсан бол гэрч дорж одоо 5 хүнтэй гэж мэдүүлсэн гэж. За тэр нь бол яг тэр 5 хүн дотор нэг фото зурган дээр 5 хүн байгаа юм л да. За тэгээ энэ ер нь 3 хүнтэй байна уу 5 хүнтэй байна уу? Нэг тийм чухал бас биш байхгүй юу? Гол нь Америкийн нэгдсэн улсаас ирсэн тэр дүгнэлт нь дахиад энэ эвлүүлэг биш юм аа гэд нэгэд ирсэн. Дууны инженер мэргэжлийн шинжээч юм билээ. Тэгээ энэ шинжээч хүнээс хариу авсан. Ямар нэг эвлүүлэг болон хасалт ороогүй байна гэж дүгнэж байна. Тус файл нь эхнээсээ дуустлаа бүрэн бүтэн бөгөөд жинхэнэ бичлэг мөн байна. Гэтэл тэр нөгөө нэг хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг одоо энэ байна л да. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг ашиглахлаар нэг хүмүүсийн тоон зөрчөөд байна гэдэг байгаа байхгүй юу? Тийм ээ? Тийм ээ. Гэрч дорж задуу нь уул нь 5 хүнтэй гэсэн. Гэтэл энэ дээр 3 хүнтэй гэдэг байгаа учраас энэ дээр авилга тэмцэх газар ямар нэгэн байдлаар одоо дүгнэлт хийх боломжгүй маа гэж хааж байгаа. Тийм ээ? Тийм ээ. Гэрч дорж задуу нь уул нь 5 хүнтэй гэсэн. Гэтэл энэ дээр 3 хүнтэй гэдэг байгаа учраас энэ дээр авилга тэмцэх газар ямар нэгэн байдлаар одоо дүгнэлт хийх боломжгүй маа гэж хааж байгаа. Энэ л одоо бас яг бид зөв бодож байгаа бол энэ одоо террорист халдлагатай холбоотой ийм
материал байсан бол яах вэ? Харин тий. 5-3-ыг ингээд яг уу. Тий, тэгэх юм бол эн чинь одоо ингэх гээд штэ. Террорист халдлага одоо тэдэн сарын тэдний өдөр Монгол улсад болно гэдэг ийм эн чинь 90 минут дээр нэмхэн 40 минут гэдэг чинь тийм ээ одоо эн чинь бараг 3 цаг гарны дөрвөлөг гарны бичлэг. Гэтэл яг уу гэхээр одоо ингэж үзэх гээд байна л да. Энэ их хөөн биш юм аа. Тийм учраас терроризм болох уу үгүй юу гэдгийг бол одоо ингээд тогтоох боломжгүй гэж. Энийн эсрэг арга хэмжээ авч үзэх гээд штэ тий. Тэгээ ингэж 1750 төрийн албаа хаагчаас гэрчийн мэдүүлэг авсан гэж. За дуудаж ирэнгүүтээ та авилгал өгсөн үү эсвэл авилгал авсан уу гэж асуусан байна. 60 тэрбумд өгсөн үү? Тий. За ер нь дэлхий дээр шууд хүнийг дуудаад та авилгал өгсөн үү авсан уу гэвэл тийм ээ би авилгал өгсөн авсан гэж хариулах хүн байх уу. Тэрийг авилгаа тэмцэх газар олж тогтоох хэрэгтэй. Уг нь тогтоох ихтгэл үнэмшлэр ажиллах хэрэгтэй тийм ээ. Тий. Тэгэхээр 1750 төрийн албаа хаагчаас гэрчийн мэдүүлэг авсан чинь авилгал тогтоогдоогүй учраас гэж хаачиж байгаа. 1750 төрийн албаа хаагчаас гэрчийн мэдүүлэг авсан чинь авилгал тогтоогдоогүй учраас гэж хаачиж байгаа. Тийм ээ одоо нэг дараачихын үндэслэл. За хамгийн сүүлчийн үндэслэл нь төрийн албан тушаалыг үнэлж хахуул авах тухай яригдсан асуудлууд нь бодит байдал дээр хэрэгжээгүй байна гэж. Төрийн албан тушаалыг үнэлж хахуул авах тухай яригдсан асуудлууд нь бодит байдал дээр хэрэгжээгүй байна гэж. Ирмэлцэл нь энийг тогтоох ирмэлцэлгүй байна гэсэн. Тэгэхээр яг зөв. Наадах чинь л гол асуудал болчиход байна. Ер нь бол манайх одоо хууль хяналтын байгууллага, авилгалтай тэмцэх газар, цагдаа, шүүх, прокурор, тагнуул гэдэг энэ байгууллагуудаа ингээд улс төрчид маань шууд ингээд нэг юм одоо улс төрийн одоо утсан күгэлтэй. Уцтаа л хэрэг нэ эсвэл уцтаа л хэрэг хаа. Манайх чинь гүйцэтгэх тэгээд хууль тогтоох шүүх гэх гурван цэцгэлтэй шүү дээ бол. Шүүх цэцгэлтэй холбоотой багнаа ингээд Монгол улсад тэр чигтээ ингээд нураад унчиж байгаа. Ийм л мэдрэмж ингээд төрөөд толно та. За яах вэ бүгдээрээ л тэгж байгаа шүү дээ адилхан. Тэгэл тэр нь хуулийнхаа дагуулгаар нь хууль одоо хөндлөгөөс нөлөөлж болохгүй шүү дээ. Хуулийн байгууллага хуулийнхаа дагуу ажиллаа явуулж байгаа. Ийм бичлэгтэй юмыг ингээ хаачиж болж байгаа юм чинь. Бичлэггүй тэр авилгалын хэрэгүүд дээр юу хүлээх юм? Тийм бай. Юу хүлээх юм? Одоо тэр алтууыг дараг шудраг усын хонгил үүсгэж байна гэж бас мэдэгдэжсэн. Эрх мэдлийг цөөхөн хүн гартаа төвлөрүүлэх. Энийгээр дамжуулаад цаана баялагийг цөөхөн хүн авах, идэх ийм одоо шунал хөтлөгдсөн үйл явцад Монгол улс орчлоо. Энэ бүх зүйлүүд одоо үнэн юм байна гэж би бол маш хатуу ойлгосон. Ялцралын хамгийн дээдлийн үе шат бол 60 тэрбумын хэргийг хинт ч мэддэггүйгээр саяхан юм дүгнэлтээр хааж чадсан гэдэг энэ тохиолдол болчиход байна. Энэ хэрвээ асуудал цаашдаа ужигрвал их хурлын даргын асуудал хэрэгдэж магадгүй. Өнөө шудраг усны хүлээлт нь 90-с гарах юм бол их хурлыг өөрийн тараах тухай асуудалж байгаа ч магадгүй. Хэрвээ түүнээс цааш эмх замраагүй байдлын бүр цаашлах юм бол эн чинь өөрөө нөгөө өнгө төвсгөл гэдэг шиг юм руу ч орох нөхцөл докторгүй байдал үүсэх нөхцөл үүсэж байна. Тэгвэл одоо ард иргэд маань хин нэгэн хүн хариуцлага хүлээхийг харж адаглаад энэ хэрэг дээр тайвшрах хэрэгтэй. Ер нь бол улаан зам шудраг биш байна маш ойлгомжтой. Итгэлээр төрөх хэрэгтэй. Ямар ч хэлсэн ажиллаж байгаа юм байна. Төрд итгэх сэргэх хэрэгтэй. Хөл өмгийн дуйлаан наадмын баяр дундуур нүд цавчихгүй хардаг ийм иргэний нийгэмтэй болцсон шүү дээ Монгол улс. Тийм байна. Одоо эмийг бол дарга өөрөө манлайлж гарч иж өмнөө хүлээж мэлцэхгүйгээр уучлалт гуйж өөрөө одоо дараагийн бас нэг тийм шинэ үедээ үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Ирээдүйд бид нар яг ашгаа үнэлээ гэж. Тэгэхээр бид нар бүх хүмүүсийн судалгааг авсан. Бүх агентлаг одоо байгаа агентлаг яам там хүмүүс төгөөдөлтөд хүмүүсээс орон нутгийн биш бүгднгийнх нь албан шил гаргаад авсан байна. Тэгээ энэ дэр хин ажиллах уу ямар одоо өнөртөгтэй байх уу гэдэг юм ийг л нууцлалтай байх хэрэгтэй. Тэгэл тэрийг бид нар за чи яг энэ дэр очих юм. Та ороод 5 удаад удирч ялах энэ 5 удаа ийм тэднээс хамгаалж тусаж гэдэг ийм нууц талбарууд. Энэ бол хоор орондоо тусдаа байгаа гэсэн. Хотойг бас хол хийсэн. Хийцмүүд бүх одоо санаа тань үзүүлчих задар энэ бүх заа. Энэ бол төрийн нийт албан тушаалуудыг үржгаад одоо шопротлж хуваагаад арилжих тухай асуудал байхгүй. Тий. Төрийг зарахгүй. Тэгэхээр энэ бол өөрөө үндэсний аюулгүй байдалтай холбоотой одоо маш ноцтой асуудлыг бас ингээд хөндөж байгаа юм л да ер нь бол. Гэтэл адглаад энэнд уучлалт гуйдгүй маа гэхэд одоо ийм тодорхой зүйл дээр үннээ хүлээхгүй мэлдэж байгаа ийм их хурлын дарагтай тэгээд бид нэр төр итгэлийн тухай ярина гэдэг бол бас их амаргүй болж байгаа.
худлаа яриад огт байхгүй гэдэг дээр одоо манай залуучдын хэллэгээр гүрийгээд хамгийн гол нь хамгийн аимшигтай нь хуулийн нэлтийн байгууллагуудад нөлөөлөөд нөгөөдөл нь давхар мэлзээд ингээд өнгөрөх гэж байгаад л ерөөсөө болохгүй болчиход байна. Өөрөөр хэлбэл хуулийн нэлтийн байгууллаганд даргийнхаа мэлзсний баталгаа болж байгаа. Мэлзсний баталгааг нөгөө гаргаж өгөх бодлого баримтуудыг бүрдүүлж байгаа хамгийн аимшигтай болчих. Тэгэхээр яг ийм байдал үүсэж байгаа юм чинь энэ одоо энэ чинь их хурлын гишүүдийн анхаарлын төвд байгаа олон нийт мэдсэн ийм бичлэгтэй өөрийн гэсэн гэрчтэй ийм асуудлын хэрэг ингэ шийдэгдэж байгаа юм чинь энэ доор байгаа хэрэгүүд бол яа би бол бас ингээд минийр хэрэгэлзээ үүсэж байгаа байхгүй. За яах вэ бүгдээрээ л тэгж байгаа шүү дээ адилхан. Тэгэл тэр нь хуулийнхаа дагуулгаар нь хууль одоо хөндлөгөөс нөлөөлж болохгүй шүү дээ. Хуулийн байгууллага хуулийнхаа дагуу ажиллаа явуулж байгаа. За одоо авиралтай тэмцэх газар дүүрч тийм ээ. Одоо энэ хүмүүс ингээд мэлзгийн байж тийм ээ. За ингээд авиралтай тэмцэх газар дагаад түүнийг нь прокурор хаагаад шүүхийн хүрээлэн ийм дүгнэлт гаргацдгийм байж. Тагнуулын газар нь болцчихдгийм байж. За ойлгож байна. Эдгээр бол томилогдсон субъектууд тийм ээ. За сонгогдсон субъектийн хувьд бас нэг асуудал үүсэж байгаа юм л да. Ягаад гэвэл Монгол Улсын их хурл бол өөрөө ард түмний сонгуулиар байгуулагдсан төр бага ард түмэн тийм ээ. Гэтэл энэ дээр зүгээр тэр нээлттэй сонсгол хий гэдэг 19 гишүүн гарын үсэг зураад өгөхөд тэрэн дээр одоо ингээд бас дагаж их хурлын байгууллага өөрөө мэлдэж байгаа. Хууль зүйн байгууллага мэлдэж байгаа. А тэр нь юу вэ гэхээр 19 гишүүн гарын үсэг зурхад зайшгүй хийгдэх ёстой нээлттэй сонсголыг хийхгүй байж чадна гэдэг бол энэ бол ерөөсөө Монголд нөгөө нэг хуулийн засал гэдэг зүйл дахиад байхгүй болсны хоёр дахь юм том жишээ. Чуулганыг хийхгүй гэж байгаа юм уу дургүй байгаа ус бол ард түмний тэр үг гарахаас л их болгоомжилж байна. Тэр сонсголын нийтэд зүгээр тэр хаалттай биш хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж ард түмэнд хүрэх хэрэгтэй. Би бол бодоод байгаа юм. Ямарваа нэгэн хүн хэл амд холбогдох юм бол тэрнээс тэр тухай яриулахгүй зугатаагаад байдаг чинь тэр хүн чинь л ямар нэгэн хэмжээгээр холбоотой учраас зугатаадаг байхгүй юу? А хэрэг хийгээгүй хүн бол энэ хинт дуудлаа гэсэн яваад орно шүү. За ойлгоё гэж бодъё. 19 гишүүн. За магадгүй одоо жишээлбэл ингээд цөөдж гэж бодъё л. 26 парламентын гишүүн дараа нь гарын үсэг зураад 60 тэрбумын гэдэг энэ асуудлаар болон бусад авиралтай холбоотой асуудлаар ээлжид бус чуулган зарлаж байгаа. Ээлжид бус чуулган заавал хийгдэх ийм хуулийн залттай. Бүр үндсэн хуулийн залттай. Үндсэн хуулийн залттай. Дээрээс нь ерөнхийлөгч шаардчихлаа. За ерөнхийлөгч хоёр субъект хоёулаа ингэж шаардлага. За энэ тохиолдолд хийхгүй одоо ингээ амарч авчаад байна л да. За тэгээд энэ бол гэхдээ улсын хуулийн байгууллагын тайлбаргүйгээр зүгээр эсвүүлдэхэр үү? Яг тийм эсвүүлдлэр. Ерөнхийдөө тэгээд уцтаад асуухлаар одоо улсын их хурлын яг амралтаар байгаа учраас эрс бүрдэхгүй байх магадaltaй байна гэдэг. Тэр чинь их хурлын гишүүд ирэх үүрэгтэй шүү дээ. Их хурлын гишүүд ирэх үүрэгтэй шүү дээ. Одоо зарлаач гэсэн хурлд ирэхгүй байхаа гэдэг чинь тэрийг зарлах ёстой улсууд нь л өөрсдөө дургу байгаа гэж харуулж шүү. Тулгамж байгаа асуудыг шийдэхин тулд ард түмэн бид чинь энэ их хурлын 76-ыг сонгосон байгаа юм биз. Үнэхээр ардын төлөөлөгчл юм бол бид хуралд яа нөхөд минь энэ одоо бидэн амархаа болий, зугаалхаа болий, бүх үзэж морь урал дуулахаан болий, гадаадд дэмитэн зугаалхаан болий гэд ирэх ёстой шүү дээ. Энэ сонгогчд маань, ард түмэн маань сонгосон гишүүдийн одоо дарийнхан утас явуулдаг юм уу, захилгаа явуулдаг юм уу тэдэнтэйгээ та нар холбоо барьж. Ард түмэн маань хилэж шахаач итвэх гаргаад ямар нэгэн хэлбэрээр тэр нөхрийг тэдний өдөр очсон байгаараа хэрвээ ч очоогүй байх юм бол чамайг эргүүлэн татах тухай бидний хүсэлтийг ярих хурлд очоогүй тухай бид асуудаг босоотой байна шүү гэж ингэж хилээсэй. Энийг сонгогч болгон хилээсэй л үгүй өрөөлж байна. Парламент тэр чигээрээ мэлзээд засгийн газар тэр чигээрээ мэлзээд энэ байдал дээр ямар нэгэн байдлаар хариу үйлдэл огт хийхгүйгээр магадгүй одоо намрын чуулгантай ч юм уу ингээд хэрвээ золгох юм бол орон даяар одоо шудраг гэснэ тийм эсэргүүцлийн хөдөлгөөнийг өрнүүлнэ. Та 25 гарлаа гэхэд арц намын бүлэг гарлаа гэхэд их хурл хуралдахгүй байх нөхцөл бүрдэх үү? Бүрдэж байнгын бүх орооны эрт төрх байл шин. Хэрвээ тэрүүгээр их хурлын чуулган төсөв бодолч чадахгүй бол бас таарна тий. Их хурл тарах нөхцөл. Их хурл таарна. Тэгэхээр их хурлаа тараах юм уу? Эсвэл үнэ хэллээд ард түмнээс уучлах юм уу? Асуудал барьцаалах маягаар бол тавих хэрэггүй юм байгаа тий. Ер нь бол ухамсартайгаар шийдэх. Ер нь бол барьцаалах асуудлаар тавих нь бас буруу биш. Яагаад гэвэл энэ чинь
цагаан дээр хараар бичигдсэн юм нь явахгүй байгаа юм чинь цагаан дээр хараар бичигдээгүй юмар л явахаас гарах. Өөрсдийнх нь аргаар явуулж. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам энэ асуудал өөрөө их тийм хүнд байдалд орно. Энээс үндэслээд манай төр засгийн нэр хүнд, төр засгийн удирдлаганд байгаа хүмүүсүүдийн нэр хүнд ард түмний дунд унж байна шүү дээ. Хэрвээ асуудал шийдэгдэхгүй бол та бол дараагийн сонгуульд дэвшигдэх санаач хэрэг байна шүү дээ. Карьертай холбоотой асуудал дээр ч юм уу би л эрсдэл гаргаж байгаа бол одоо гүн хумсралж байгаа. Тэгээ ийм юм донд улс төрч гэж байгаад яах юм бэ л гэж шийдэж нэгсэх шүү дээ. Ер нь бол мэлзээ төрийн сүүлчийн амьсгал тасрах төгч байна. Нөгөө талаараа энэ асар их тийм том зүйлүүд цаашаа хөвөрхийн ихний зүйл юм а гэж бодож байгаа учраас энэ дээр одоо ам ирсэн тэмцэж байгаа. Тийм ч учраас энэ дээр энэ гар үсэг зурсан гишүүддээс ахуулаад олон хүмүүсийг бас оролдож байгаа. Тийм баг. Тий одоо яг би нэрийг нэжээ хэлхийг хүсэхгүй байна. 3-4 гишүүн дээр юм тохиолдол гарсан. Гэр бүлийнх нь бизнес рүү орсон, гэр бүлийг нь барьж хорьсон. Ийм өдр асуудал бол үүссэн. За хамгийн инээдэнтэй нэг зүйл байна. Сая би авилгалтай тэмцэх газраас авсан тэр хуулбарыг нь авсан. Нөгөө авилгалтай тэмцэх газар маань энийг гаргаж ирсэн гэд намайг ёстой зөрчсөн гэж үтцсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Лүндэ Жанцсан даргад хаяглаад улсын хурлын гишүүн оюун эрдэнэд хариуцлага тооцох, ёстой хариуцлага хүлээлгэх ийм чиглэл өгсөн. Тэрний АТГ чиглэл өгнө гэж харин чиглэл өгөөд байна л та. Томилогдсон. Энэ юус ойлгомжгүй юм шиг. Яхаар аялалтай тэмцэх газар Монголд ийм зүйл болоод байна гэдэг байгаа нь энэ болчиход. Аялалтай тэмцэх газар оюун эрдэнэ гэдэг улсын хурлын гишүүнд хариуцлага тооцоод буцааж мэдэгдэгээд ингээ үүрэг өгч байгаа юм. Парламентд. Тийм ээ. Тэгээ тэр нь наа чи гоё юм байдаг. Тэр нь их жаргал дарга өөрөө биш. Хамгийн газрын дарга нь. Аялалтай тэмцэх газрын хуулинд болохоор байгууллага дотоод гадаадд зөвхөн тийм ээ одоо их жаргал гэдэг хүн төлөөлнө гэдэг юм хуулийн залттай байгуулга. За яг би одоо ойлгож байна. Би их буруу зүйл рүү орсон юм байна. За болж байна. Оюун эрдэнэ төсөө хариуцлага тооцож болж байна. Би хүлээмжшүүлж байна. Буруу зүйл хийсэн бол би ард түмнээс уучлалт гуйхад бэлэн байна. Шаардлагатайгаа үл одоо би албан тушаалаа өгч бэлэн байна. Үнэхээр одоо жишээ төсөө хариуцлага тооцсон гэд ёсцоо хороо үдчихдэг юм байна. Тэгвэл төрийн албыг арилжих сэтэл бүхий ийм 3 цагийн бичлэгэн дээр их бол дарга оролцсон нь өөрөө ёс зүй биш юм уу гэдэг асуудал ураж гарч ирнэ дээ. Гарч ирнэ. Тэгвэл ягаад авилгалтай тэмцэх газар тийм бичгийг өгөөгүй юм бэ гэдэг эсвэл гарч ирж байгаа. Яг одоо намайг хариуцлага тооц гэж байгаа шиг бичгийг төрийн байгуулалтын байнгын хороонд өгч болоогүй юм бэ. Яагаад их жаргал гэдэг хүн сэжигтнэр тийм ээ таслан сэргийл гарах хэмжээ авагдсан байгаа хүнийг өрөөндөө оруулаад хооллоод байж дээ. Тэгж авилгалтай тэмцэх хүнгээр авилгачдыг хооллох хэрэгтэй гэсэн залт байд юм шүү. Тэгж тайлбарлаад байх шиг байсан шүү. За авилгалтай тэмцэх газар дээр саатуулагдж байгаа бүх хүн их жаргал даргын өрөөнд орж байгаа. Тий одоо хооллох хэрэгтэй болсон байна тийм ээ. Яг тэр үндсэн хуулиараа бид нар чинь хуулийн өмнө бүгд тэгшэрхтэй байх хэрэгтэй шүү дээ. Хууль сахиулдаг байгууллага, хууль гаргадаг байгууллага өөрөө хуулийн агуулгандаа гიშгтэр өнөөдөр Монгол ирнэ ямар хөө дүр төрхтэй байгааг харж болохоор байгаа юм аа. За яах вэ бүгдээрээ л тэгж байгаа шүү дээ адилхан. Тэгэл тэр нь хуулийнхаа дагуулгаар нь хууль одоо хөндлөгөөс нөлөөлж болохгүй шүү дээ. Хуулийн байгууллага хуулийнхаа дагуу ажиллаа явуулж байгаа. Тэгэхээр тэр хэн яад үгнэх нь тэр хүмүүсийн л асуудал тий. Таны нөгөө бүрийн эрхийн хугацаа дууссан гэж яриад байгаа шүү. Хар дээр цагаанаар бичсэн байгаа. Тэгээ хууль зүйсүүд нь яаж ойлгоно вэ? Хууль зохиодог нь яаж ойлгох нь өөрсдийнх нь л асуудал тий. Би мэдэхгүй байна. Хууль юу гэж байгаа тэрний дагуу явна тий. Хууль хүчний байгууллагын төр зүрийн албан тушаалтай зуурдаж өгөхөд нэг 5 төгрөгийн төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй ийм байдал гаргадаг одоо болох цаг болжээ гэдгийг бол түүхэн сануулгын үүднээс би хэлж байгаа юм аа. Түүх заавал тооцоо боддог юм шүү. Түүх заавал хонцонгоо авдаг юм шүү. Тийм учраас та нас түүхийн өмнө хэдэн үеэр нүдний булаа бодож гээгүүл юм болвол энэ асуудалд ухаантай хандах хэрэгцээтэй гэж бодож байна. Одоо нас нэг 2 жилийн өмнө 2 жил гарангийн өмнө болоод Монгол Ардын нам бас нийслэлийн Монгол Ардын нам стратеги тактикаа бол ярих нэг юм хуралдаан болсон. Тэр үеийн бичлэг алдагдсан байна. Би өөрөө сонгуулийн үеэр Сундагийн телевизээр хэлжсэн үндсэндээ бид энэ 60 тэрбумын асуудлыг ярьж ясан гэсэн би өөрөө 2 энэ чихээрээ сонсч байсан. Би бол өөрийнхөө асуудлыг бол хинээс илүү бол мэднэ. Би ямар нэгэн тийм зүйл яригдсан, энэ цацагдсан зүйл яригдсан ийм хурал цуглаанд бол орж байсан удаа надад байхгүй гэдгийг би өөрийгөө бол мэдэж байгаа. Энэ колдоо чи залуухан
наад албан тушаалт чинь мөнхийн юм биш. Нэр хүнд мөнхийн. Энэ Монголын ард түмний сэтгэл зовоогод байгаа. Монгол ардын намын жинхэнэ одоо шудраг гишүүдийн сэтгэлийг эмзэглүүлээд байгаа. Энд одоо нэг хариулах цаг болсон. Хүн хийсэн хэргийг хэдлээ хүлээх ёстой хариуцлага хүлээл гэж сурах хэрэгтэй, хүлээх ёстой. Нийгмийн сэтгэл зүй, нийтийн эрх ашиг юу байгааг мартаад одоо бүр ойр дотны хүмүүсийг ингээд барьж авч сөрсөн бацаа хийдэг болчихсон. Тэгж юм. Ийм улс байх уу, ийм ардчсан улс? Энэ харин улс уу төрөө гэдэг асуудалтай болчиход. Тэгэхээр ч н одоо айх ирэхгүй болчиход байна. Айх ирэх алга.